өндөр суух тав тамирал биологчлогчийн хот Аадар анир нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг бидэнд хөтлөгч ганц өх бэлтгэн хүргэдэг. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот өндөр сууг болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны од мөндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг өдөр бүр хөгжлийн замаар алхацгаа юуратай өндөр сэнти трейд компани ивент итгэж байна. За өдрийн мэнд танааш. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хэдүүлээ одоо гарчгаас харагдаж байгаа нэрт зохиолч Намсрайн Банзрагч хэмээх хүний талаар ярилцах гэж байна. За энэ хүний талаар одоо зүгээр би за 70 80-аад он за 90-аад он гэдэг ч юм уу те ер нь нөгөө манайхан номд их шимтдэг үе байсан шүү дээ те нэг нэгнээсээ нөгөө нэг номоо дамжуулж авд уншдаг чам тэр ном байна уу энэ ном байна уу гэх мэтчлэн те ингэж буюу яг 70 80 90-аад оны тэр үеүүдэд яг энэ хүний номнууд айл-айлын номын сангуудад ерөөсөө байх нь маш үнцэнтэй. Тэгээ нэг нэгнээсээ гойж авч тэр романыг нь олж уншдаг тий. Тэгээ ингээд номын сангийн одоо хамгийн их уншилтаа номыг тоолж гаргадаг байсан юм байна л да. Тэр үед энэ хүний тууж хамгийн их уншилтаа туужаар шалгаж малгадаг байсан учраас энэ хүнийг онцолж байгаа. Гэтэ бас өөрийнх нь хувьд бол маш гайхалтай амьдралын түүхтэй ийм ирхэн байгаа. Зарим хүмүүст бас бүр ингээд өөрийгөө эргэж харах хэмжээний зүйлийг хүртэл бодогдуулахаар ийм гоё амьдралтай хүн байхгүй. За тэгэхээр энэ өнөөдрийн Аадар анираар дурдж байгаа хүн маань бол Намсрайн Банзрагч. Тэрээр 1925 яг одоо өдийгөөс 100 жилийн өмнө өвлийн ихэнх сар буюу зул сарын 17-ны өлзий сайн өдөр эхийн хөвлөгөөс унаж нутгийн эрдэм номтой лам төөргийг нь үзсэн Банзрагч буюу 5 сахиа нэр хайрлан хүний ертөнцийн тансанд бүтгэн авсан билээ гэж. За Завхан аймгийн Алдар хаан сумын харьяат гэж явдаг. За Завханаас одоо гаралтай маш олон мундаг эрхмүүд байдаг юм маань нэг нь байх нь те. Завхан аймгийн Алдар хаан сумын харьяат. За тэгээд энэ хүн маань өөрийгөө болохоор би 360 дамжиж амьдэрсэн одоо азтай хүн гэж боддгоо гэж байгаа байхгүй. 15 дугаар жарны сүүлчээр төрөөд 16 дугаар жарныг аз жаргалтай туулж 17 дугаар жарны ихэнтэй золгосон. 17 дугаар жарнтаа золгосон. Ийм азтай хүн гэж өөрийгөө дүгнэдэг. За баг багта энэ их хөвгөлтэй. Багада нэгэн удаа жоохон хүү байгаа шүү дээ тий. Жоохон хүү гэж яхад нь хачин дуутай амар сүртэй том хар юм гэрт ойтон ирэхийг харсан гэж байгаа энэ хүү өөрөө. За тэгээд хүүхдүүд нүцгэн хөлийн тавхаа гялалзуулан гэрийн араар айн зүхтав. Тэрхүү хар тэрэгнээс хачин царайтай хүнхэр нүдтэй хүмүүс гарч ирээд гэрт орсны дээр тэдний нэг нь бөөрөнхий юм гарган зүсч бас нарийнхан цутгсан цус шиг улаан өнгөтэй юм дээр нь зүсч тавин хүүхдүүдэд тараасан нь анх хамсаж үзсэн талах хяам байжээ гэж байгаа байхгүй. Ингээд өөрийнх нь бицнийг харахлаар хүртэл ийм бүр яг юм өгүүлэмжтэй тэр төрлөөс айгүй хүнийг татж байгааз. Энэ болохоор яаж нэгсэн чи Оросууд маргааш нь эрт явсан бөгөөд харин хотон дотор бууцсан дээр муухай үнэртэй тос асгаран үлдээжээ. Жаахан хүү Банзрагчийн анх үзсэн машин тэрэг энэ бөгөөд харь Орос хүнтэй анх уулзсан тэр байлаа гэж байгаа байхгүй. Тэгээд нэг юм үдсэн харснаа хүртэл те ийм ид шитийн болгож гоё буулгаж хүүхд залуучуудад хүргэдэг. Тэгэхээр ч нэг юм юмд шимтэж татж байгаа хүнийг те. Магадгүй дэврийн сэтгэлтэй жаахан хүүд энэ явдал бодогдсмаар хожимо алдарт зам химэх романа тээвэрчнийг Монголын утга зохиолд гарган ирэхдээ анхны уулзсан Орос хүмүүс анхны талах хямыг амтыг сансан тэ энэ зүйлээ бас энэ зам гэдэг романда шингээсэн байж магадгүй гэж байгаа байхгүй. Тийм байна. Тэр чинь баг хүүхэд байсан шүү дээ. Тэгэхэд маш анзаарахтай байна. Тийм байгаа ч байна. Хүнхэр нүдтэй гэж байгаа байхгүй. Аа. Бидэд бол тэр хүний хүнхэр байна уу анзаарахгүй шүү дээ тий. Амар дуутай хар юм ирж гэж байгаа зү. Хүүхдүүд болохоор тавхаага гэлцүүлэн гэрийн хараар гүйж мүж гэх мэтлэн. За ингээд 20 дугаар зуунд одоо бид бүхэнд нэрт зохиолч Намсрайн Банзрагчийн туйрын бүтээсэн бүр одоо энэ номын ихэн дээр бүр хичнээн хуудсан барагдахгүй маш их бүтээл байгаа. Би эндээс бүтээлийн ярих гэсэнгүү яг энэ хүнийг өөрийг нь ярихыг зорж байгаа. За 1935 онд тэднийх Улайстай хотод буюу одоо аймгийнхаа төв рүү нүүж ирсэн байх нь л та. Ахан дагуулж нэгэнтээ түүнийг дагуулад одоо нөгөө ши үзүүлэх те. Ши янгуу гэдэг шиг те. Им ши жүжиг үзүүлэх гэсэн байгаа. За ингэсэн чинь Банзрагч тухайн үед бол 15 настай байсан. Лаа асаасан тайзан дээр нэгэн гоо бүсгүй уянгалаг сайхнаар дуулан өөр нэгэн ирээн хувцастай ир гарч ирээд түүнийг илэн таалахад хөвгүү маань ичин тонгоожээ гэж байгаа байхгүй. Гэтэл мөнөөхөн ирээн хувцастай зөвүүн амтан хүүхнийг хутгалснаас бөөн шууган дэгдэжээ. Хүүгүн иймийг үзээгүй тул айн балмагтав.
За Банзарагчийн анх үзсэн төв театрын жүжиг нь энэ байсан. Их урлагт ингэж бяцхан хүү. Их урлаг те ингэж бяцхан хүүг анх гайхуулж ирсэн. За холбооны ажилтан болсон том ахыхаа хажууд бууж эгч нарынхаа хамтдаа одоо ийм тустай айл болон амьдарч эхэлсэн байгаа. Эднийх одоо энэ хүү маань. Тэгээ нөгөө тухайн үеийнхэн одоо нулайстад байгаа үеийнхэн банд нартаа нийлээл хотын гудамж зэрэгээр төмөр дугуй хөөн тоглож одоо нөгөө яг нэг юм дугуй ингэж гүдэг штэ тэр л юм шиг байгаа. Төмөр дугуй хөөн тоглож явсан хүүхэд ингэж анх удаа нөгөө урлаг гэдгийг үзэж сандрах, баярлах тэр хүүхэд чинь цочрол болоод байгаа байхгүй. Ингээл эрэгтэй эмэгтэй хоёр хүн ингээл нэг нэгнийгаа ингээл тайзан дээр ингэн гол хүүхэд чинь ингээл гайхаал ингээл дотроос нь давчтаал ингээл сонирн болоод ингэж итэл хутгалаа л гэдэг ч юм уу те. Энэ болгон цохилдуудыг одоо ингэж анх авч ирсэн юм байна л да. За ингээд жилийн дараа өөрийнх нь найз ах гэдэг энэ даш зэвг гэдэг тэр хүн нь одоо өөрийг нь хөтлөн явж сургуульд бүтгэүүлснээр 1936 оны 9-р сарын 1-ээс анх баг сургуульд орж эхэлсэн байна. Тэгэхээр ч баг 15 6 тагаас ч юм уу те. 36-д чинь 25 оных штэ 11-тэй 12-тай ч юм уу те. Тэр үеийн юм байна. За ингээд сургуульд орсон. Тэгээд уг нь болохоор ээж нь хүүгээ сургуульд оруулах дургүй байсан гэдэг. Гэсэн ч гэсэндээ ах эгч нарын зүгээс одоо нөгөө нэг те сургуульд орсон дээрээ гэж авч сургуульд оруулсан байна. Тэр үеийн сурагчд бол нөгөө нэг өөртөө чацууч байх нь би том хүүхэд байх нь ч бай те. Гэхдээ бүгдээрээ адилхан юм нэг юм тэрлэг гэдэг юм адилхан өнгийн дээлмэл өмс чинь хичээл номонд явдаг даун цонх мөнх үүрдэг те. За ийм л одоо дүр зурагтайгаар одоо сургуульд орсон гэсэн. За тэгээд Эрдэнэ номондоо шамдсан хүү өвөл сумын клубд багштайгаа очсон гинэ. Тэгсэн чинь тэнд нэг сони юм харсан гэсэн. Тэгсэн тэнд юу болоод гэсэн чинь тайзан дээр заяа. Гоё чимэглэлтэй мод зооцсон. Нэг орс өвөө баах юм ярьж хагаад хөгжим тоглон хүүхдүүдэд цаасан удаа чихэр бовд хараасан гинэ. Энэ бол түүний үдсэн анхны одоо те Европ тооллын шинэ жил байлаа гэж. Баг сургуульд ингэж хорвоог одоо ингэж хүүд хорвоог таниулж одоо ингэж үзүүлж нэсэг байхгүй. Хүүхэн үдсэн харсан бүхэндээ сэтгэл нэм баяртай байж 1-р ангийг онц дүндээ төгсөв. Тэрээр хавар онц сурсны шагнал дэвтэр харандаага барьсаар гэртээ гүн очиж ээждээ өнсүүлж ирсэн байна. За тэгэд энэ үедээ нөгөө шүлэг гэдэг зүйлийг оролдоод үзэж байгаа. Ингээд сурлага сайтай байсан хүү баг сургуулийн 3 дугаар ангид байхдаа нэг шүлэг бичээд багштай өгсөн юм байна л да. Тэгсэн чинь багш нь шүлгийг нь харчаад сайхан шүлэг байна гэж авсан юм шиг байна. Тэгчээд юу ч хэлээгүй ингээд өнгөрцөн. Энд чинь тэгээд 1940 онд гэсэн чинь залгамжлагч гэдэг сэтгүүлд нөгөө нэг шүлэг нь нийтлэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр багш яасан бэ гэхээр цааш нь авч яваа те. Одоо тэнд үзүүлж харуулдаг хүн байт юм бол үзүүлж харуулаа. Тэгээд одоо хот руу явуулдаг юм уу явуулаад. Тэгээд тэр нь одоо энэ одоо сэтгүүл дээр нийтлэгдэх хэмжээний одоо зүйлийг даваад нийтлэгдсэн байх нь байна. Ингээд нөгөө 3 дугаар ангидаа бичсэн шүлэг нь ийм одоо орон даяар гардаг сэтгүүл дээр нийтлэгдсэн байх. За тэгээд тэр 100 хэмээх одоо тэр нь болохоор 100 гэдэг шүлэг байсан юм байна л да. Тэгээд тэр шүлэг нь ингээд нийтлэгдсэн. Хэдий баг нэлгч гэсэндээ анхныхаа хэвлэгдсэн шүлгийг хараад банзарч маш их баясны дээр тэр үед олдсон ном бүхнээ уншдаг номын хорхоотой болсон байсан тул хүмүүс таалагдсан сайхан ном бичгсэн гэдэг бодол тэр үед төрж ирсэн байгаа байхгүй. 3 дугаар ангийн хүүхдийн бичсэн шүлэг ямар ч сан ингээд орон даяар хэвлэгдэх сэтгүүл дээр гарцсан. За удаагүй хожидл загад гээд ах нь цэрэгт яваад чимээг болцсон гинэ. Тэгсэн чинь ээж нь цэрэгт явсан хүүгээ хараад санаа зовоод яасан болоо гэж бэж идэл удалгүй улайстай хотод төгшүүрт мэдээ ирж ийн гин. Энэ яаж юм ихлээр одоо нөгөө за мэдээ ирэх нь яах вэ те тэр мэдээг радиогоор явах юм бол эн чинь үнэн хөдөлшгүй үнэн гэж хүмүүс итгэдэг. Радио бол одоо ингээд яг ерөөсөө худлаа зүйл ярьдгүй тийм одоо мэдээлэл авдаг их сурвалж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөдгийг нь яг тэр мэдээг нь баттгаад радиогоор зарлж байгаа гэж. Энэ бол дэлхийн 2 дугаар дан эхэлсэн аимшигт мэдээ. За тэгээд энэ дэлхийн 2 дугаар дан гэдэг бол зөвхөн одоо тэр Европын одоо орнуудын хоорондын тулаан гэдэг юм уу те энэ эсвэл зүүн одоо Азийн зүүн хойгдлоод байгаа Японы тулаан биш. Энэ тэр голтон байгаа Монгол улс гэдэгт чинь маш том нөлөө байгаа те. Тэгээд ямар сайндаа нөгөө нэг ах トゥ орны найрамдалт гэдгээрээ одоо орон нутагт байгаа манай малчин ард түмэн маань хүртэл байгаа болгоноо ингээл өгдөг. Тэгээд хамгийн амар нь заяа бага болгоно өгөөд байгаа боловч тэд чинь юм илүүдээ гарсан цатгаландаа өгөөгүй юм билээ шүү дээ. Өөрийнхөө идэх өнөөдөр идэх одоо өглөө идэх орой идэх хоолныхоо орой идэх хоолоо тэр фронт руу явуулж байгаа байхгүй. Ингээд одоо малчин ард түмэн одоо тэр сум аймгийн төвд байгаа хүмүүсийн маань амьдрал ахуйд нь хүртэл тэр бас өлмөн зэлмэн гэдэг зүйл нөлөөлж эхэлж байгаа. Идж уух юм ховоодж байгаа, өмсөх зүг одоо ховоодж байгаа, мал ахуйга одоо фронтод ингээд тушааж байгаа гэх хэмжлэн те. Яг энэ зүйл яг тэр хүүхдийн баг багт нь банзарч баг багт нь таарч ирсэн байгаа байхгүй. Тэгээ яг хөө тэр үед бол нөгөө хэдий яг нялхч гисэндээ те тэнд ч нөгөө нэг юм гэрт нь хүртэл энэ үйл явдал орж ирж байгаа байхгүй те. Идж уух нь хомсдгоос ахуулаад ах нарын татдаг тамхи нь
ховордож байгаа гэж байгаа. Тэдний гурил будаагаар тасарсан гэж байгаа. Аж амьдрал хүндрхийг банзарч ухааныхаа хэрэг мэдэрч ирсэн гэж байгаа. Хөвгүүн бол яг тэр үед юу гол зогоож исэн бэ гэхээр ном. Эд нөгөө хорхоотон болцсон байсан. Тэгээ нөгөө өөрийнх нь цүнхэнд болон гэрийнх нь одоо дэрэн дээр манай шилдэг орчуулагч нарын маань хөрвүүлсэн. Энэ нөгөө сэхэтнүүд маань хөрвүүлсэн үүлэн бор гэдэг зохиол. 15 настай капитан, болд хэрхэн хатаагдсан, нуруугүй хүний үлгэр зэрэг ном. Яг тэр нөгөө нэг идэж уухаар өлмөн зэлхэн байсан үеийг нь энэ ном л дүүргэж ирсэн гэж байгаа. Энэ хүн бол одоо байхын хэрээрээ, олдохын хэрээр л те унших хүсэл цаанаас ингэсэн байгаа. Тэгэл энэ номуудаас сэтгэлээ твтэж явж байгаа. Эдгээр номыг Москвад хэвлсэн байдаг. Тэгээ манай хүүч өөрөө сурлах сайтай. Тэгээд ч өөрөө ном уншихаар одоо хүүхэд чинь нэг юм эрт хэсүүчдэг штэ. Тэр нөгөө нэг номон дээр гарч байгаа үйл явдал, цохилт гэдэг юмуудыг сэтгэл зүрхээрээ мэдрээд эрт тэр дархлаануудыг суулгаж авдаг. Тэр хэрээрээ хэсүүчдэг. Ингээд эхэлсэн. Тэгээ хэсүүцсэн хүн маань ер нь ах トゥ эгч нар нь те нийлж байгаа. За энэ хүүгөө ерөөсөө Улаанбаатар руу явуулъя. Улаанбаатарт аваачаад дотоод яамны сургуульд сургая гэдэг. Ах トゥ эгч нар нь одоо ингээ хамаатан цадан ч юм аваад хотод ирж байгаа байхгүй. За ингээ 1940 онд залгаж байгаа. Намар нь ах トゥ нь дагуулад дотоодын хамгаалалт сургууль дээр очисон боловч орон тоон дүүрсэн гэдэг энэ хүүхдийг аваагүй гэдэг. Нэг талаараа нас нь бас жоохон байна гэдэг аваагүй ч гэдэг. За хотод ирээд хэдэн сар болсон гэж байгаа. За тэгээд ерөөсөө нөгөө сургуульд орж чадаагүй байжгаад за буцъя даа гэж нутг руугаа буцаж байгаа. Очоод эргээд сургуультай 5 дугаар ангид орсон байгаа байхгүй. За тэгсэн чинь 5 дугаар ангид орсон чинь яг тэр дунд сургуулийн нь уран зохиолын багш гэдэг Чойж амц гэж хүн байгаа байхгүй. Энэ хүн хүүхдүүдэд айгүй их ингэж ном зохиол уншиж өгдөг. Өөрөө уран зохиол их дуртай. Өөрөө бас бичих гэж оролдог. Тэгээд Толстойн энэ Хажи Мурат туужийг нэгд ингэж хүүхдүүдэд ярьж өгсөн нь одоо нөгөө хүүхдүүд чинь нэг хэдхэн ном уншаад байж идэл шинэ ном уншаад гэж тэ. Энэ нь улам ингээл татаал. Тэгээс тэ манай хүн ч гэсэн тэнд нь улам гоё автаал. Тэгсэн чинь энэ үед нь дунд сургуулийн уран зохиолын унших бичгийн одоо юу гэдгийг хангамжинд нь 4 ном ирсэн гэж байгаа байхгүй. 4 ном дунд сургуулийн уран зохиолын унших бичгийн одоо хангамжинд 4 ном ирсэн. Бөөн баяр заяа. Тэгсэн чинь энэ ном нь ямар номууд юм гэсэн чинь Пушкины одоо буудалцсан нь Добровский, Тариачин авха, Ахмадын охин зэрэг туужууд ирсэн юм байна. За энэ 4 ном ирээл зүгээр бөөн баяр. За тэгээ нөгөө нэг уран зохиол дуртай өөрөө хичээлээ заадаг тэр багш нь хүртэл те хүүхдүүдтэй энэ туужийг уншиж байгаа гэсэн. Нүдэнд харагдтал нь ярьж өгнө. Үлдэгдлийг нь уншиж ирээрээ эргэж ирээд хүүхдүүдтэй ярьж өгөөрэй гэх мэтчлээ. Ингээд тэр хэцүү одоо амьдрал авахуд нь хэцүү нөлөөлж байгаа тэр цагт те эргүүлээд энэ эрдэм мэдлэг гэдэг юм уу те энэ зүйлсээр тэр хүүхдүүд ингээд гол зогоож байгаа байхгүй юу? Маш гайхалтай. Дээрээс нь нэмээд Дашдожийн нацгад оржийн шүлэг өгүүлэлгүүд. Мөн Мөрдийн ядам сүрэнгийн зохиолууд, Дамдын сүрэнгийн бүтээлүүд, Оросын алдарт зохиолч Гогол, Лермонтов, Горки, Чеховын зохиолуудыг гээд одоо бас олж ирээд энэ тэндээс олж ирдэг. За тэгээд энэ болгоныг уншиж тэр хүүхдүүчээс та ухаан алдам энэ уран зохиолын ертөнцид, утга зохиолын ертөнцид гоё ингэж хөвөржил яваад байгаа. За тэгж идэл нөгөө бид нар мэднэ. Дөнгөж нөгөө нэг 2 3 дугаар анги ч юм уу 3 дугаар анги төгсөөд ингэж байгаа хүүхдүүдийн чинь тэр үед чинь багш гэдэг хүн байхгүй. Гэтэл улс орон даяар энэ бичиг үсгийн боловсрол гэдэг зүйл маш их хэрэгтэй байгаа. Тэгээ улс орон даяар ингэж байгаа. Тэгээ багш гэдэг маань бол одоо энэ 20 дугаар зуунд бүр эрдэм мэдлэгийн дээд, мэрэгжлийн дээд байлаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг 3 4 бид нар нөгөө шинэ үсгийн багш гэл тэр жоохон хүүхэд заагаал багш минь гэл нөгөөд нь хүнтэй тагаа хардаг шүү дээ. Тэгээд нөгөө нэг дунд сургууль орцсон байгаа чинь 4 дугаар ангиад өгсөн юм хүү шүү дээ, тэ. Тэгэн гутал чинь тэр үеийн дунд сургуулийн 6 7 дугаар ангийн одоо төгссөн ийм хүүхдүүд байтугай тий одоо юу гэдгийг дунд сургууль баг сургуулийг дүүргэсэн байгаа охид хүүхдүүдийг чинь багш болгочдөг байсан. Тэгээд шууд томлоод явуулна. Багш гэдэг тэмдэг хийж өгöd. Нөгөө нэг хідэн настай ч үеийн хүүхдүүд чинь тий очиод нөгөө нэг одоо нэгт сум нэгтгэлүүд байдаг одоо нөгөө юу гэдэг лээ да нөгөө сүүний цех те одоо малын цех гэдэг ч юм ингээд тустай юм баригадууд болсон байдаг. Баригадууд дээр очиод тэнд ажиллаж байгаа малчин түмэндээ ном заадаг, хичээл ном заадаг, үсэг заадаг. Тэрний адилаар манай хүүг Баян уул суманд багшаар илгээсэн байгаа байхгүй. За тэгээд 2 дугаар ангийнхаа багш болсон гэж байгаа. Тэнд нь бас 2 дугаар анги гэж байгаа. 2 дугаар ангийн багш болсон. Тэгээ яг хуу тэнд яг хүүхдүүд байгаа. Тэгээ хүүхдүүдэд хичээл зааж байгаа. За гэрээ их санаа. Тэгээ хүүхэд насандаа багшуулж амьдрал хөл тавьсан анхны энэ явдал нь банзагчийн хувьд одоо нэг гэрээсээ холдож байгаа бас хүүхдүүдэд хичээл ном зааж байгаа. Энэ хэрээр оюун санаа хийгээд эр биеийг нилээд хатуужуулваа гэж байгаа байхгүй. Гэрээсээ холдно ингэн тэгэнтэй. Ядж хахад бас дайн явна шүү дээ энэ чинь. Юм хом ховор. Хэдий хүүхдэрээ өлмөн зүлэн явсан хэдий ч гэсэнтэй хүсэл мөрөөдөл нь бол хിവэрэ байгаа.
За нөгөө найз багш гэдэг. За тэр үед бас нэг найзтай багштай болсон. Тэр нь Пүрүв Жав гэдэг хүн байгаа байхгүй. Тэгээд тэр хүн болохоор манай банзарчид уран зохиолын талаар илүү их одоо тусалдаг. Зохиолыг яаж бичдгийг, төлөвлөгөө хэрхэн гаргадгийн талаар бас зааж өгч байгаа. Пүрүв Жав багш нь болохоор өөрөө уран зохиолд илэгтэй, бас юм бичих хүсэлтэй ийм хүн байсан гэсэн. За тэгээд тэрхүү багшийн хүсэлд банзарчид бас нөлөөлсөн мэдээч. За ингээд банзарч маань эргээд шүлэг бичих юм барьж авч байгаа байхгүй. Нэгэнтээ хүсэл сонирхлоо илэрхийлэн баахан шүлгийн хамт өргөдөл бичин уран зохиолын хороонд захиа илгээхдээ түүнийг утга зохиолын сургуульд явуулж өгөхийг хүсчээ гэж. За тэгээ хэдэн сарын дараа хариу ирэхдээ зохиол бичгэд анхаарах зүйл гэсэн Ахмад зохиолчийн үг зөвлөгөөнийг явуулсан байна. Наа чи яасан гоё. Тий. Одоо тэгээд сургуульд орж чадахгүй ч гэсэндээ за чи ингэж ингээрээ тэгээрээгээ тэрэндээс танихгүй мэдхгүй хаа байсан тэндээс хин гэдэг хүүдэн те зориулаад ингээд ирж ийн хэсэг байхгүй. За ингээд 1945 он бол нөгөө дайн дажин ган зууд тэгээд санал асуулга зэрэг олон үйл явдал манай 20 дугаар зуунд манай Монголын ард түмэнд тохиолдсон байдаг. За ингээд 1946 онд хүүхдүүдийн дунд өнгөрөөсөн хэдэн жилийн төгсгөл болоод хавар 3 жил даад сургасан хүүхдүүдэд 4 дугаар ангид нь төгссөн үнэмлэхийг нь олгож өгөөд тэгээд өөрөө дахиж та багшлахгүй шүү гэсэн бодолтойгоор бодсон байгаа байхгүй. Тэгээ хүүхдүүдэд төгсгчөөд өөрөө эн чинь нэг яг тэг хүүхдүүдийг төгсгөөд ингэсэн хойноо нэг 18 орчим нас руу очиж байгаа байхгүй. Банзарагч. Тэгэн гутлаа за одоо ингээд эргээд очин багш болгон гэдэг юм уу те ийм л юм болох бах. Ерөөсөө л цэрэгт явъя хатуу шийдэж байгаа. За тэгээд цэрэгт явахдаа аймагаас 10 гаруй одоо тэнд нэг адилхан үед ингээ нэг багшилжсэн хүүхдүүдтэй хамт цэрэгт явах саналаа өгсөн гэж байгаа байхгүй багш нар. За ингээд аймгийн гэгэрлийн хилцээхэн уул нь бол энэ багш нар хинлэн хэрэгтэй байгаа ингээд цэргээс чөлөөлөх гэсэн боловч нөгөө хэд нь зүтгэсээр хагаад цэрэгт явна гэсээр явж байгаа. Цэрэг татлагаар хотод ирлээ. Тэндээсээ дотоодын ба хязгаарын цэргийн төв сургуульд хуваалгдан очлоо. За энэ сургууль нь болохоор одоо бидний мэдих энэ гандангийн дэнж дээр байрладаг байсан юм байл та. 2 давхар цагаан байшин. 1946 онд гэсэн үг шүү дээ энэ чинь. 2 давхар цагаан байшин байсан. Би тэгээ нөгөө хайсаар хагаад яг хаана байсан гэж хөөгөөдсөн чинь явж одоо нөгөө нэг Монголын үндэсний дээд сургууль илүү их сургууль илүү. Тийм хойно нүдэг. Тийм нэг өндөр барилга байгаа шүү дээ. Яг тэр суурин дээр энэ дотоодын хэргийн одоо энэ хязгаарын цэргийн сургууль байсан юм бэл. За тэгээд энд ирээд манай хүн суралцахаар болж байгаа байхгүй. За тэгээд эн чинь бол цэрэг гэдэг юм уу те цэргийн сургууль байхгүй. Тэгэхээр ч бас давхар юм цэрэгжилтийн юм байна л гэсэн үг. За тэгээд нөгөө ганц нэг шүлэг бичих юм оролдож явсаар байгаа. Тэгээд энэ дээр нь ч бас нөгөө цэрэг мэрэг дайн тухайн үеийн нийгмийн байдал ч ерөөсөө 2 дугаар дайны талаар ярьж байгаа те. Тэгээд 45 он чинь манай Монгол улс чинь урагшаага Японтой байлдаж байгаа их мэтлэн энэ том одоо үйл явдал болж байгаа учраас нийгмийн байдал нь өөрөө энийг одоо цэрэг мэрэг гэдэг юм энэ хүнийг бол цэглүүлж байгаа бах. Тэгээд цэрэг хайрамдаа байгаа хүний хувьд бол эх орон те одоо хөлийн маань аюулгүй байдлууд ч юм уу тийм талаар бас айгүй их ингэж нөлөөлж байгаа бах. Тэгээд манай хүн чинь 1947 оны 46 он цэрэгт очсон байхдаа тэр үедээ нөгөө шүлэг бичээд тэр дундаа эх орны мана гэдэг ийм шүлэг мүлэг бичижсэн юм байна. Тэгсэн чинь тэр нь болохоор 1947 оны одоо эх орны мана гэдэг тийм сонин гарч ирсэн. Тэр сонин дээр манай намсран банцагчийн шүлэг хэвлэгдээд эхэлж байгаа байхгүй. За ингээд энэ хүүчин хаа байсан 3 дугаар ангиасаа шүлэг бичдэг байсан. Тэр нь хэвлэгдэжсэн. Дараа нь ингэсэн. Тэгээ энэ цэрэгт ирээд бүр ингэж ийн ихээр ямар ч сан түүний хувьд бол нэг юм онцгой зүйл байгаад байгаа. Өөрт нь. Тэгсэн чинь нэг өдөр санхүүгийн хилцээний дарга Ахмад Дордсүрэн гэдэг хүн дуудаж байна нэ. Дуудаа яваадсан чинь за чиний бичсэн шүлгийн шагнал гэдэг 47 өнөөр гардуулсан гинэ. Хүүе шүлэг бичээд ич шагнал авч болдсон биш тэг бөө баяр болж байгаа байхгүй. Тэр өвлөө нийслэлийн өглөө шүлэг нь залуучуудын үнэн гэдэг сонинд бас хэвлэгдсэн. Хид хидэн шүлэг бичижсэн. Тэгжсэн чинь бүр нэрт хөгжмийн зохиолч гончиг сумл байгаа. Түүний бичсэн шүлгэнд нь ая хийгээд дуу болгосон. За тэр дууг нь би бол хайж олж мдэггүй л дээ. Гэтэ ямар ч үсэн ингээд манай хүн бол нэг цэрэгт байх үедээ бичсэн шүлгүүд нь бол тухайн үеийн нийгэмд маш их хэрэгтэй сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ те гэдэг ийм оюун санааны хувьд ч хэрэгтэй тийм шүлэг бичээдсэн учраас бүр ингэж ном сонинд хэвлэгдээ дуу болгож гаргаад ингээд яваад байсан баг. Тэгсэн чинь манай хүн одоо тухайн үед өвчний улмаас цаашдаа суралцах аргагүй болоод тэгээд одоо нөгөө чөлөөлөгдсөн байт юм бэл. Тэгээ нөгөө хайртай ихч өөрийнх нь бас нэг юм дотны нэг юм ихч нь байдаг. Тэр ихч нь болохоор дайрын хүү гэж хүн байгаа. Энэ хүний хэлснээр болохоор дунд говь руу одоо хүрээ дээрээ л гэсэн юм шиг их чинь. За тэгээд манай он чинь дунд говь руу одоо дунд говийн аймгийн төв нөгөө Баян цагаан гэдэг лөө те мандал говь руу очсон байгаа байхгүй. За тэндээс нь чөлөөлөгдөд гэсэн үг шүү дээ. Тэр үед яг нөгөө дунд говь аймагт хөргөн ах лам сүрнэн цэргийн алба хашдаг. За тэгээд дайрын хүү их чинь болохоор дэлгүүрт нэгтлэн бодож ажил хийдэг байсан юм байна. За тэгээд энэ хүүг харахаар
дунд сургууль төгссөн те одоо тэгээ багшилж ийсэн гэдэг юм багшийн үнэмлэхтэй ингээ бичиг боловсралтай дээрээс нь цэргийн сургууль бас ингээ сурж ийсэн гэх мэтчлэн энэ хүнийг тэр аймагт очиход бол боловсон хүч ингэж харна. За тэгэл яаж хийж байгаа л ямар нэгэн одоо цэргийн гэдэг юм уу те одоо цагдаа сэргийлэх юм байд юм уу эсвэл одоо бичиг номоор нь багшинж байдаг юм уу ямар нэгэн ажил руу бол оруулах нь ойлгомжтой. Тэгсэн чинь дунд говьд очсон чинь манай банзагчийг бас нэг юм ажил руу хойрлж байгаа юм. Гэтэ яг энэ дунд говьд ирж байгаа энэ үе нь өөрөө ч мэдлгүйгээр цаанаас нь ингээд нэг хувь заяа нь өөрийг нь чиглүүлж чад энэ тавьж байгаа байхгүй. Энд ирсэн явдал нь бол түүний цаашдын амьдрал тэгээс та аз хэмэр ёндоо одоо гэр бүл юу гэдэг бүх юмыг нь шийдсэн юм одоо амьдралынх нь хувь тавилангийн шийдвэр тийм нэг юм шийдвэр байдаг байхгүй. За хоёул хамтран хэлж ярьж. За өнөөдрийн Адренер нэвтрүүлгийн дугаарыг маань өдөр бүр хөгжлийн замаар алхацгаа еврейтэй өндөр синтет трейд компани ивэнтдэгч байна. За энэ компани маань барилгын үндсэн материал болох цемент, арматурын ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. За мөн үүний хажуугаар үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарын хөрөнгө оруулалт, зуучлалын үйлчилгээ үзүүлдэг юм байна. За үл хөдлөх хөрөнгөний зуучлалын үйлчилгээ бол үнэхээр одоо чухал байдаг. Чинь ямар яг өөртөө болохоор энэ чинь цемент, арматурын ханган нийлүүлэлт хийдэг байхгүй. Тэгээ дээрээс нь зуучлал хийчлээ гэхээр энэ барилга тийм барилга шүү гэдгийг бүгдийг нь мэдж байгаа гэсэн үг. Тийм биш үү. Тийм. Тэгэхээр эднийхээр үйлчлүүлчих юм бол яг чанартай тэр барилгуудыг мэдж байгаа учраас чанартай байшин худалдаж явах боломжтой байгаа юм байна. За өндөр синтет трейд компанитай холбогдохыг хүсвэл 99.5 8839 болон 9911 52 8 дугаарыг утсаар холбогдох боломжтой байна. За баярлалаа. За одоо маш гоё үйл явдал өнгөрнө. Одоо бүр энэ хэсгээс айгүй. За нөгөө дунд говьд очсон. Юуны төлөө нөгөө сургуульд сурж номыг нь үтсэн билээ те. Тэгсэн чинь нөгөө сэргийлэгч, төлөөлөгч бүр прокурорын ажилтан болтлоо. Тэнд дэвшиж ажилласан байна. Сэргийлэгчээс эхлээл. Тэгэл нөгөө сумын төлөөлөгч гэдэг юм уу те. Одоо нөгөө юу гэдэг үлээд нөгөө нэг тийм сумын төлөөлөгч гэдэг шүү дээ те. Сумын төлөөлөгчийн тухай сумынхаа л одоо цагдаа, прокурор дэ бүх юм хийдэг шүү дээ. Яг тийм төлөөлөгч болоо. Тэгээ сүүлдээ бүр прокурорын ажилтан болж гэнэ гэж байгаа. Одоо эн чин дунд говьд очих гэж аймгийн прокурор явж байгаа байхгүй баг л. Тэгээ бичиг номтоо цэргийн сургууль үзсэн. За ингээд хажуугаар нь бас яаж нөгөө нэг юм бичдэг юм орхих вэ? Чадхаараа бичээд л байгаа. За тэгээд ингээд байж итэл бүр ажил нь амжилттай явж байгаад манай хүнийг бүр тухайн одоо аймгийнхаа Дундгов аймгийн зүүн сумдыг хариуцсан төлөөлөгч болгож байгаа байхгүй бүр. За тэгээд 1949 онд яг тэр тухай одоо ингээд зүүн сумдыг хариуцсан төлөөлөгч гэхэрсэн тэр сумдуудтай болж байгаа одоо мал тооллого байдаг юм уу те. Эсвэл одоо малын нөгөө нэг юу гэдгийг өвчин гарах мах үт ч юм уу. Ер нь бол одоо бүхэл юм дээр энэ төлөөлөгчдөд хандна гэсэн шүү дээ. Энэ төлөөлөгчдөд ингээд сумуудаараа ингээд явж идэг. Тэгжсэн 49 онд яг энэ Дундгов аймгийн дэрэн суманд ажиллаар очиж таарж байгаа байхгүй. Тэгээ тийшээгээ зүүн сум руу явна гэж тэгдэг. Тэгээ эн чинь бас хөөхөө зүүн сумдууд руу одоо энэ манай банзагч чинь зүүн сумын төлөөлөгч гэхээр чинь сургууль мургуулд хамт сурж исэн одоо хүүхдүүд нь тэр аймгийн төвдөр байж таардаг. Одоо ингээд ажил мэргэт хийж явсараа амьдралын хөвч таарах нь шүү дээ. Тэгэн гол банзагчаа чи тийшээ явах гэж байгаа юм уу? Дэрэнд манай нэг тим хүн байгаа. Чи тэрэнд энэ захиад амжуулаад байх шүү дээ. Чи тэр сумаар орох юм бол энийг өгөөд гэж шүү дээ. Бас тэднийг аваад явнаа энэ чи хөөхөн заяа. Тэгсэн чи яг 49 онд зүүн сумдаар явах гэжсэн чинь дэрэн сум руу яг очих юм ажил бас байгаа юм байна. Тэгсэн чинь нөгөө хамт тэр дунд сургуульд сурж исэн гэдэг үлөө нөгөө хамт бас нөгөө багшилж явсан гэдэг ч үлөө нэг ангийнх нь хүүхэд нь миний нөгөө нэг багада хамт сурж исэн нэг найз маань дэрэн суманд байгаа. Чи энэ захиаг дамжуулаад өгөөч төхөө гэсэн байгаа байхгүй. За манай онч тэгэл за тгийгэл аваа явж байгаа байхгүй. За тэгээд очих юм заяа дэрэн суманд. За дэрэн суманд очихоос нь ахуулаад би яг өөрийнх нь энэ хүний өөрийн гараар нь бичсэн. Яг тэгээд яг нэг юм амьдралынх нь айгүй гоё үйл явдлын талаар яг өөрөө ямар ч гэхдээ юу байхгүй нөө юм элдв хачир чимэг те гой ган үг байхгүй яг өөрийнх нь тухайд яаж таарж байсан тухайга бичсэн нэг юм хэсэг байхгүй энэ болохоор Намсран банзагч тухайн одоо бүтээлүүдийн 25 цуврал байдгийнх нь одоо эхнийх нь юм байлээ. За энэ дээр юу гэсэн ихлэ өөрийнх нь намтар түүхийн талаар ярьж байгаа. За дэрэн суманд очлоо. Дарга маань хэд хоноод буцсан. За тэгээ би болох намаа хөдөө явах гэж байгаа дуулаад дунд сургуульд хамт сурж исэн нэг эмэгтэй сурагч маань нэг найздаа захиад амжуулаад явуулсан юм аа. Тэгээд дэрэнгийн баг сургуулийн захирал Жамбар Энцэн гээд надтай хамт төв сургууль суралцж исэн найз маань байсан. Би нөгөө найзтайгаа уулзаад ихэд баярлаад тэднийхээр орж гарахдаа манай нэг найз те ийм захиа өгж явуулсан юм аа. Ийм хүнд юм байна. Чи таних уу гэсэн чи танина гэд гисэн гэж. Тэгвэл чи энэ захиа өгч төхөөгөө нөгөө найзтай өгж байгаа Жамбар Энцэндээ өгж байгаа. Тэгээд нөгөө найзтайгаа нэг өдөр өртөөний гэрийн гадаа нарлаа сууж исэн нөгөө Жамбар Энцэн хүрээд ирлээ гинэ. Гэсэн чи нөгөө бид хоёр сургуульд сурж байсан тухайга хуучлан ярьж суудал бараандуу дээлтэй нэг бүсгүй ирж ийн гин.
Тэсэн чинь нөгөө Жамбер Энцэн гэдэг найз нь харснаа. Чиний нөгөө аймагаас авчирсан захианы эзэн чинь энэ явж штэ гэдэг нөгөө хүний дуудсан гинэ. Тэгээ дуудаад ирсэн чинь тэр бүсгүй ойртоод ирлээ. Толгоон өндийн харсан чинь 18 орчим насны тунгалаг цагаан царайтай үсээ хоёр салаалан шүлдсэн аюулын бүсгүй байна гинэ. Бид хоёрын харц мөргөлдөн би зовхотоо доош харав гэж байгаа банзарагч. Энэ залуу надтай хамт цэргийн сургууль сурч байсан юм а. Та хоёр танилцс гэд Жамбер Энцэн хэлвэл бүсгүй ялдамхан нэмсгэлээр тэгшхэн цагаан шүд ярс хийв. Хөдөө газар сэтгэл татах ийм аятайхан бүсгүй байдаг байжээ гэж хоромхон зур бодоход зүрх дэлсэв. Хүүхэн над руу дахин харсанчгүй явхад Жамбер Энцэн цуг яваад өглөө. Би тэр хоёрыг хойноос нь харж зогсохдоо сэтгэл нэг л хачин болж бараа тасардал харж үлээ. Үдшин Жамбер Энцэнгийд очиж тэр бүсгүйн тухай асууж лавлав. Тухайн нэр усыг нь мэдэж түүний нэр усыг нь мэдэж асуув. Манай сумандаал толгой цохох аятайхан хүүхэндээ чи танилцах санаатай бол найз нь тус болохыг бодъё гэж Жамбер Энцэн маань том алга нүдэ эргэлдүүлэн инээж байна. Маргааш нь утхан захаа бичээд найзтай аваачиж өглөө. Би 20 гартлаа эмэгтэй хүнд үүн шиг сэтгэл алдарч хүсэн мөрөөдөж байсангүй. Олон жилийн өмнө Өөлдийн чимэд гэдэг хүний бичсэн Харамагц дурлав гэсэн зохиолын гар бичмэлийг уншиж байснаа гинэт санаж, ёстой л энэ бүсгүйг Харамагц дурлав шивдэ гэж бодохоос нэг л сайхан санагдана. Жамбер Энцэнтэй уулзахад миний захааг дамжуулсан гинэ. Гэсэн ч хариу ирсэнгүй 2 хонлоо гэж. Нөгөө эмэгтэйд захааг өгсөн. Нэг өдөр сургуулийн хүүхдийн концерт тоглох юм болов. Жамбер Энцэн намайг үзээрэй гэсэн юм да. Тэгэн гутал нь сумын улаан болонд нэг жижигхэн байшинд орвол зөндөө хүн цуглдсан байна. Хаан суудаг үлээ гэж ийш тийшээ харж байжсэн чинь нөгөө Жамбер Энцэн маань наашир гээд гараар даллаж байхаар ночлоо. Майнер намайг нэг сандалд суулгаад хүмүүсийн дундуур явж зарим хүнийг нь босгон өөр газар суулгана. Нэг харвал найз маань өнөө бүсгүйг миний хажууд суулгаж амжижээ. Найзын төлөвлөгөө байгааз тэ хүмүүс босгоод энэ суулгаад байгаа. Бид хоёрыг ойртуулах гэж хичээж бөн тэр үз. Миний нүүр халуун оргин хажуунаас гал төөнөж байх шиг. Нүдний булангаар харуул өнөөх бүсгүй над руу харсанчгүй өөр тийшээ харна. Үгүй бол доошоо тонгоно. Хүүхдүүдийн концерт эхэллээ. Хүүхдүүд дуулж бүжиглэхийг олигтойч харж чадсангүй. Сэтгэл догдоод хачин байлаа. Концерт дуусаж хүмүүс шуугилдан босож гарцгаав. Би ч ухсхийн босож өнөө бүсгүн араас даган гарвал тас харахгүй болжээ. Хүмүүст ийш тийшээ хит хитээрээ дүнгүр ярилцсан явж байна. Миний өмнө өнөөх бүсгөө сүүтгэнэн явна. Эхэл зориг гарган түүнтэй зэрэгцэн явлаа. Юу ярих, яах учраа олдгүй хэсэг явлаа. Хүмүүс ч гэр гертээ ороод чимээ тасрав. Бид хоёр баруун тийшээ л явж байх шиг болов. Эргэн тойрон чимээ аниргүй нам göмгөн. Хаврын шөнийн бүлээн салхи үл мэдхэн сэвэлзэн. Миний зүрх түг цохилох нь өөртмөн дуулдах шиг. Үг хэлэх гэтэл хил ээдрээд болох юм биш. Хоолоогоо худлаа засаал гэж байгаа л та миний захааны хариу гэд ээдрв гинэ. Хүүхэн хэсэг зур чимээгүй явж байснаа мэдхгүй гэж сулхан өгүүлсэн гин. Таныг харсан цагаас гэл тэгэл бас л ээдэрсэн гинэ. Бид хоёр өөр юу ч ярьсангүй. Харанхуу дундуур тэмтэж явлаа. Баруунтаа бүрэлцэх хідэн гэрийн ойролцоо очсноо бүсгүй маань хажуугаар нөнгөрлөө. Нилээд явснаа буцаад явлаа. Ийхүү нааш цаас зөндөөн явхдаа хэн аль нь сэтгэл догтлон байсан нь мэдээж. Бид хоёр юугүй яриагүй боловч хоёр биендээ хайртай сэтгэлтэй болж байгаагаа мэдчихвэлээ. Намуухан хаврын энэ шүн бидэн хоёрын насан туршдаа ханилан сууж амьдрахын эхлэл байжээ гэж. За би харьда та буц гэж бүсгүй аяархан хэлв. Би түүнийг гэрийнх нь үүтэнд хөргөж өгөөд өртөөний гөрөөд тунж баяртаа явж үлээ. Энэ яг бидний яг нэг юм хайртай эмэгтэйгээ ч юм уу те тэр охинд ингээ хөргөж өгөө буцчихсэн тэр догтлол мэддээд байгаа шүү дээ. Сэтгэл санаа минь дэвэлсэн дуулмаар ч юм шиг санагдана. Маргааш нь Жамбер Энцэнгэнд очисон чинь нөгөө сэтгэлтэй бүсгүн тэдэд байж гинэ. Тэгсэн намайг харангуудаа царай нь улс хийж өөр тийшээ харав. Жамбер Энцэн бид хоёрыг ээлжлэн харснаа над руу нүдэрэ дохих нь гар гэж байгаа бол та гинэ. Би ухсхийн гарахад тэр хоёр хойноос гарч ирлээ. За бид гурав зэрэгцэн явсаар сургуулийн хичээлийн дэргэд ирж нөгөө найз захирал маань хаалга нэн бид хоёрыг оруулав. За нэг өрөөнд оруулж штэ. Тэгснэ. За би та хоёрыг танилцуулах гэж зөндөө санаа тавилаа. Одоо энд тухтаахан шиг ярилцтаа гэж Жамбер Энцэн хэлээд гараа явцсан. Би ч бас ичид зовон хэсэг дуугүй байснаа. Намайг тоож үзвэл гэвэл би нөхөрдөө штэ гэдгсэг нөгөө эмэгтэй. Түүнийг худал хэлж байгааг би мэднэ. Хань ижлгүй гэдэг юм а найз маань баталсан гинэ. Тань шиг сайхан хүнтэй тааралдаж байсангүй. Миний сэтгэл
Миний зүрх сэтгэл ганцхан таны төлөө юм шүү. Би хол газрын хүн ч гэсэн танаас хизээж холдож хөндөөрөхгүй. Энэ сайхан нутгаас Даяныхаа ханыг олсондоо маш их баяртай байна гэлээ. Ийм олон үг хаанаас гараад ирснийг бүү мэд дуржигнуулж орхилоо. Бүсгүй дуугүй тонгоож байснаа гүнзгий санаа алдав. Би санаж яваагаа нэгэнд хэлсэн болохоор түүнээс хариу нэхэн шаардсан чгүй. Их л зүрх гарган түүнд ойртон очиж хацраа нийлүүлвэл дургуутсаж хөндөөрсөн чгүй. Зөөлөн бүлээн амьсгал нь нүүр сэрбэлзүүлнэ. За би ингээд дэрэн сумын төвд хэд хоногтой хайртай бүсгүйтэйг өдөр болгон уулзаж овоо нүүр хагаран амьдрал ахуйгаас үл солихтой амьдрал ахуйгаа үг солихтойгоо болсон. Түүний дүүн сумын сургууль суралцдаг байж дүүгээ ирэхээ ирсэн гинэ. Гэр орон нь сумаас урагшаа байдаг гин. За би говь ухтаал цагаан дэлгээ сумд ажилдаа байсан тул тийшээгээ яваад 10-аад хоног явсан. Тэгээ бүр яаран эргээд нөгөө дэрэн сумдаа буцаж ирж байгаа байхгүй. Хайр түнтэйгээ уулзсан сэтгэл зүрхний үгээ ярилцаж ханилан суух аж төрөн амьдрах тухайгаа ярилцсан юм. Тэгээд аргагүй ажлын шаардлагаас аймаг руу буцсан билээ. За ингээд дурлаа буцсан заяа. За би яг энэ дээр дахиад дундуур ганцхан юм яриад байгаа юм. Би яг энэ түүхийг нөгөө талаас нь буюу эмгхтэй талаас нь яг энэ түүхийг урд нь нэг нэвтрүүлгээр ярьж ирсэн. Манай үзэгч сонсогчдод санаж байгаа бол магадгүй хиний талаар ярьж байгааг нь одоо ойлгож байгаа байх. Хайрлан дурлсан хүнээ үргэлж санан мөрөөдөж хөдөө явах одоо таних хүнээр те захиад байдаг. Юм л болоо нөгөө дэрэн сумруугаа нөгөө аймгийн дэвтрүүгээ явчих гад байдаг. Хайртаас мань 2 жуудаа захиа ярьж намайг ихэд баярлууллаа гэж. За тэгээ 8 сарын дундуур мал тоолохын ажил хяналт авах нэг юм ажил гарч ирсэн. Тэгэн гутал тусгай хэлтсийн төлөөлөгч Чойжингийн хамт дэрэн сум явахаар боллоо. Сумын төвд ирээд Чойжинд ирээд нэг хойдлын багаар явна. Би өмнөдлийн 3 дугаар багаар нь явъя гэж нөгөө чинь амхандаа тэгээд байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө Чойжин гэдэг хүн миний бодлыг мэдсэн юм шиг тийш нь явуулах болвоо гэж. За ингээд ер нь бол хайж явсаар хагаад одоо нөгөө нэг нутгийн айлуудаар ороод нутгийн айлууд очиод тэгээд юу яа энэ нөгөө тэр айлын хаа байна мэн гэх мэтчил ингээл жоохон алсуураа юм чи мэдгэж болохгүй шүү дээ тий алсуураа ингээл хэлсэн. Тэгээд байхгүй байх хугацаанд нь тэр одоо энэ нөгөө нэг хайртай эмэгтэй тий нэг ойрхон үерхдэг ойрхон насныхаа нэг одоо хамаатныхаа нэг охинд ярьсан. Тэгсэн тэр охин нь очиод ээжт нь нөгөө чинь ингэсэн нэг залуу ингэсэн байлаа мэлээ гэд ээжт нь хэлсэн. Тэгээд ер нь ингээд манай унжсан мал тоолгоор ингээд явж байхад нь хүмүүсээс ингээд морь дуулаа тий мал тоолго ирж байгаа гэдэг тэгэхээр чинь төлөөлөгч ирсэн байгаа магаа гэд ингэн гутал одоо тэр охиных нь гэр бүлийнхэнд аль хэдийн тэр мэдээ очсон байгаа байхгүй. Тэгэл ингээл тэгсэн чинь манай хүн хайж явсаар хагаад очсон. Тэнд байгаа гэрийнхэн гадаа очиж байгаа. Тэр орон чинь захиагаар харилцаад байгаа шүү дээ. Тэгэл хамдрын суух мухаад яриад байгаа яхаа битг. Тэгээ үжсэн чинь манай хүн морьтой ирээл эхлээ зүүн гэртний яваад осон чинь нэг одоо нөгөө нэг хайртай эмэгтэйтэй нь үеэл насны нэг охин байна гинэ. Тэр ингээл зөрөөл гараа явцсан. Тэгээд нэг ахмад насны эмэгтэй байгаа. Тэгээд тэрнтэй ийм ажиллаар явж байгаа ингэж байгаа тэгж байгаа гэж ярьж суугаал. Тэгээд гараал удалгүй баруун гэрт нь олсон чинь нөгөө нэг хайртай эмэгтэй байж ирсэн гэж. Тэгээ байжсэн яг нөгөө холоос хүн ирлээ гэдэг ч юм нөгөө яг мяс цагаар мэдж байгаа шүү дээ тий. Тэгэл нэг хонь мон гаргаад нэг хоол унд болоод тэгсэн чинь манай хүн чинь бүр хамаг бие бариад банцгачиж байгаа. Нөгөө хойдлын одоо хаанч үдгийн баруун талтан ч үдээ ингээд суусан. Ирсэн цагаас хойш суусан орой болон болтол хоолнд болон болтол яг нэг газараа бүр хамаг бие нөхөрч мөшөөд тэгээ байжсэн чинь нэг ахмаг насны ах орж ирсэн гэж байгаа байхгүй. Тэр ах орж ирээд суусан. Тэгээ нэлээд ширүүн төрхтөө нэлээд бас ааштай. Тэгэл хаанаас ирсэн ямар учиртай юу хийдгүү хэний хүү яасан ийсэн гэ бүгдийг нь асууж байна. Ер нь бол цаагаараа нөгөө нэг охиныг нь одоо тий одоо баг ингээд цааш тий нөхөр нь болгож байгаа хүн гээд тэгээд одоо ингээд тандж байгаа юм уу тий ингээд шалгаад байгаа гэсэн үг байхгүй. Тэр болохоор хамаатных нь том ах нь гэж хэлээ л тий. Ингэж жагаад манай он чим за морой аргамжитайгаа гарсан чинь нөгөө хайртай эмэгтэй араас нь хамт гарч ирсэн. За ингээд хоёулаа морой аргамжиж байхдаа яг тэр үед чинь намуухан сайхан орой хоёулаа цаашдаа яах ихээ ярилцаад ингэсэн. За тэгээд бас л нөгөө ажил болсон хойно буцахаар болж байгаа аймаг руу. Гэтэ тэндээс нэг үг сонсож авсан нь юу юм гэхээр аймгийн наадан болно нөгөө эмэгтэн гэж байгаа байхгүй аймгийн наадан болно би наадмаар нэг мөсөн очно. Ингээд одоо нэг мөсөн амьдралаа чамтай холбоно тий итгэж чамдаар очно л гэсэн үг. За тэгээ манай хүн чинь эргээд аймаг руу очиж байгаа. Тэгээ аймагт ажиллаа хийж байхдаа юм л бол тэнд хайртай хүн байгаад байдаг те. Тийшээ явъя ажил гардаггүй. Тэгсээрнээс ингээд хүлээгээл наадан болохыг хүлээгээд ингэж идэл. Гэтэл манай хүн ч өөрөө нөгөө прокурор гэдэг ч юм ийм албанд ажиллаад байгаа шүү дээ. Ер нь бол ийм дээ. Тэгэхээр нөгөө нэг тухайн үеийн одоо наадан мадмар ч манайхан мэдчихэл байгаа. Улсын наадамч тэр маш том одоо жагсаал явдаг байсан. Талбайгаар нөгөө цэрэг армийн жагсаал одоо тэгээ араас нь одоо тим байгууллагын урлагийн байгууллагын жагсаал гэдэг юм уу бүгд ингээд жагсаж явдаг. Тэрнтэй адилхан аймгийн наадам болоод наадмын нээлтэн дээр тухайн одоо төрийн байгууллагууд нь бүгдээрээ жагсаж явдаг. За ингээд наадам болоод нээлт болоод бүгд ингээд жагсаал манай хүн жагсаалтаа орсон цэрэг мэрэг юм босоо учраас жагсаал алхаж байгаа л да хаашаа чард ингээд алхаж исэн чинь олны дундаас нөгөө хайртай юм тэр харагдчих.
Ерөөсөө чигсаалаасаа баг гарчмаар санагдсан гэж байгаа байхгүй бүр гүүгээл гарчмаар очимаар санагдал. Ингээд эмхтэй нь яг ингээд өөрийг нь зориод ирсэн. Энэ хүн нь бол бидний мэдих одоо энэ Намсран Банзрагчийн те нэгэн насных нь үнэн шан дээрээс нь 3 охиных нь ээж хожимын Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн шагналд ардын жүжигчин 100-ны манлаа уртын дуучин гэдэг Нор Банцдаг юм байна. Ямар сайхан түүх вэ? Харин ийм гоё түүх. Би тэгээд энэ түүхийг бүр ингээд за тэр бүтээлийн яах вэ? Хүн болгон мэдж байгаа. Би энэ түүхийг л ярмаар байна гэж энэ дундаас ухаж гаргаж ирж байгаа байхгүй юу? Тэгээд энэ цагаас хойш энэ хоёр хүн яг Дундгой аймгийн төв дээр. Тэгэхээр энэ Намсран Банцч гэдэг энэ залууд те Нор Банцдгаа хүртэл яг ингээд итгээд тэр холоос ирж байгаа нь хүртэл ийм гоё түүх байгаа хэвээр. Бидний маш олон одоо эмээ өвөө ээж аав юм маань ерөөсөө бие биенийгээ олсон түүхэл ер нь л энэ. Иннээс өөр гавж одоо гараад те одоо ингээд бүр гайхуулсан өөр түүхэл байхгүй. Биднийг бүтээсэн эмээ өвөө ээж аав юм маань хайрлаж дурлалцсан үнэн түүхэл ерөөсөө л энэ. Тэгээ эдгэр чинь ингээд нэг нэгнтэйгээ харьцах гэж хүртэл үг нь гарахгүй. Тэгээд ямар гоё цэвэрхэн цагаан цаас вэ те харилцаж байгаа нь хүртэл. Тэгээд итгээд хэлэх гэж одоо эмгтэнч эрэгтэнч айгүй юм гоё юм ёстой гэх юм уу нэг юм. Бүгд гоё чин сэтгэлээсээ байгааз те айгүй гоё. За ингээд одоо хайртай гэр бүлийнхээ төлөө банзрагч бол те одоо ингээд өөрийг нь зориод ирж байгаа энэ нэг хэтгэлтэй энэ болгоны чинь бас ойлгоод уудам энхүү хорвоод зоригтой амьдрын гэдэг юм эхэлж байгаа. Энэ өөрөө зориг юм. Зүгээр ингээд хийсэж явсан, ажил хийж явсан, одоо юу гэдгийг бүтээн байгуулалт гэж явсан ч гэсэндээ яг ийм хайр дурлал, гэр бүл гэдэг зүйл чинь хүн тэр зоригыг бүтээгээд өгч байгаа. Ингээд түүний хувьд бол өстой бүр нэг усан их одоо тийм зоригтой, тэнүүн хөдөлмөрлөж амьдрна. Тэгээд дээрээс нь өөрийнх нь уран бүтээлийн онгот нь баг хайр дурлал энэ эмэгтэй болж байгаа байхгүй. За тэгээд түүнээс хойш бол одоо тун удалгүй Дэнсма гэдэг хамгийн анхны охиноо өлгөөд авсан байна. За ингээд эхнэрийнх нь хувьд болохоор тэр аймгийн төв дээр хийх ажил байхгүй Нор Банцдаг чинь. Тэгээд хөөцөлж байгаа гэдэг нь ямар ч байсан нөгөө сумын клубд бол хараал хийдэг байсан тухайн үед. Тэгээд аймаг руу явчихгууд л хүү тэр дэрэнд байсан те нөгөө Нор Банцад чинь аймгийн төвд амьдрах гээд ирсэн байгаа. Нөгөө аймгийн театр чинь бошуухан аавна үст те. Ингээд аймгийн театрт туслах жүжигчнэр хэлээд аймгийн театрт ямарчсан Нор Банцад болохоор ордог. А банзарчгаа болохоор өөрөө энэ төрийн те прокурор гэсэн ийм ажлуудтай. За ингээ хоёр талд хоёул ингэж байгаа. Ямар ч тун удалгүй анхныхоо охиныг өлгөөд авч байгаа. За соёлын яамнаас орон даяар бас ингээд манай хүн чинь ингээд прокурор явж байгаадсан тийм бичих юм байгаа шүү дээ тийм. Тэгсэн чинь орон даяар соёлын яамнаас юм жүжигийн уралдааны нээлттэй зарладаг байсан юм байна. Тэгээд тэр уралдаанд хэн орох нь гоё нээлттэй. Тэгсэн чинь тэр үед манай Намсран Банзрагч Цэрмаагийн баяр гэдэг юм жүжиг бичсэн юм байна л да. Тэгэд одоо энэ орон даяар явж байгаа соёлын яамны жүжигийн уралдаанд явуулчихгүй юу. Тэгэхээр чи эн чинь одоо бүх аймагуудын те одоо соёлын одоо байгууллагын тэр уран зохиол бичдэг, утга зохиол бичдэг хүмүүс тэгэл мундаг зохиолч нар бүгд л зохиолоо өгнө үстэй. Ийм том уралдаан. Тэгсэн чинь нөгөө уралдаанд чинь нөгөө Цэрмаагийн баяр гэдэг жүжиг нь 2 дугаар байр эзэлсэн бүр. Улсын хэмжээнд 2 дугаар байр эзэлсэн. Ингээд нийслэл өргөдөж байгаа. Нийслэлтэй өргөдөж байгаа. Тэгээ урлагийн хэрэг эрхлэх газрын хороогоор ороод Чадраавалын Лодоо Дамбгай за Сингэ Ванган нэрийн нэр цуудаа зохиолчдоос номын дуу сонсож байгаа. Дээрээс нь Намдуггайтай уулзсан. Намдаг зохиолчор болохоор зохиолын сэдв болохоос эхлүүлээл түүнийг хэрхэн сэтгэл зүрхэндээ боловсруулан бүтээл болгох талаар сургаалыг нь сонсож байгаа. Тэгээд хамтдаа Улаанбаатарын гудмаар алхахдаа мөн чих юмуудыг энэ мундаг хүмүүсээс сонсож авч байгаа. За одоо түүний хувьд бол үнэхээр том одоо сэтгэл зүрхтэй том зүрх гэдэг маань бүх юмыг багтааж чадахгүй ийм сайхан зүрх сэтгэл байгаа. Дээрээс нь нэмээд мэрэгжлийн зүйлүүдийг сонсож байгаа. Тэрнээс манай хүн чинь ямар ч тийм одоо мэрэгжлийн сургууль гэдэг юм уу зохиолчос сонссон юм байхгүй шүү дээ. За ингээд хамгийн сонирхолтой нэг юм бол энэ жүжигийн тэргүүн байранд нь нэг жүжиг ороогүй гайхмаар. Тэсэрнээсээ манай хүний жүжиг чинь 2 дугаар байранд орсон шүү дээ. Тэргүүн байранд жүжиг ороогүй. Тэгсэн чинь тэргүүн байранд жүжиг байхгүй заяа. 2 дугаар байранд нь улсын хэмжээний зохион байгуулалтын жүжигийн 2 дугаар байранд нь 2 жүжигийг зэрэгсүүлж оруулсан. Нэг нь болохоор манай Намсран Банзрагчийн Цэрмаагийн баяр гэдэг жүжиг. А нөгөөд нь болохоор Донорын Намдуггай гимтнүүд гэдэг жүжиг зэрэгцээд 2 дугаар байранд житсэн юм байна. Тэгээд энэ Донорын Намдаг гэдэг энэ хүнтэй манай тэр 20 эдг настай залуу чинь зэрэгцээд ороод ирж байгаа байхгүй. Агуу зохиолчтой тийм үр зэрэгцэн гэдэг чинь бүр цаашдын уран бүтээлд нь ч гэсэн өөрт нь маш том урам зэрэг өгч байгаа. За тэгээд энэ талаар ихнэр Нор Банцдаг. Юу гэсэн гэхээр маш гоё юм болно. Цэрмаагийн баяр жүжиг нь 2 дугаар байранд орсон чинь 6,000 төгрөгний
шагнал авахар болсон юм бэ. 2 дугаар байранд нь. Тэгээд тухайн үед шүү дээ 6,000 төгрөг гэдэг бол ерөөсөө бүр их мөнгө. Маш сайхан одоо ийм гэр орон төхөөрөөд те ийм сайхан шин гэртээ боллоо гэхэд л 3,000 төгрөг хүрэл их юм байсан. Тэгэхэд манай он 6,000 төгрөгөөр шагнуулсан. Тэгээ энэ хоёр маань залуу учраас те одоо энэ чинь энэ хоёр юм амьдарч байгаа байрыг албаны байр гэж байгаа. Албаны гэр гэж байгаа. Албаны гэрт алийн болгон суух те сайхан гэр оронтой болох юм байна да гэдэг 6,000 төгрөг шагнал авсан нөгөө ярьж төв бөөн баяр болж байгаа л. Тэгээ нөхөр маань мөнгө авах гээд явсан гэж байгаа байхгүй. За тэгээд сар шахам одоо нөгөө чинь нэг нийслэл ирсэн шүү дээ. Тэгээ зохиолч мохиолчтой уулзаа тэгээ шагналаа аваад ингээ сар шахам болж жагаад буцаад ирсэн гинэ. Буцаад ирэхдээ 7 төгрөгтэй ирсэн гинэ. 7 төгрөгтэй ирсэн. 6,000 төгрөгнөөс 7 төгрөгтэй ирсэн гинэ. Тэгээд залуу хүүхдүүд ч дээ чинь тэгээд дөнгөж охин бохонтой болж өөрийн гэсэн гэр орондоо болмоор байвч. Гэтэ эхнэр мөхнөр бол уурлаагүй. Тэгээд яасан юу болсон гэсэн чинь нөгөө зохиолч нөхөд тэгээд нутгийн танилуд нь бөөн зээлж авсан гинэ. Тэгээд зээлэд өгцөн заяа. Ийм гоё цагаан. Бид хоёр хүнд нэг их санаа зовоогүй. Дараа жил нь Эмэг гэдэг жүжиг бичээд бас улсын уралдаан болж исэн. Тэр уралдаанд явуулсан чинь бас байр эзлээд 2,000 төгрөгөөр шагнуулахар болсон. За тэгээд аймгийн соёлын ордонд тэр жүжигийг нь тоглон бас аваа хідэн төгрөг өгснөөр бид хоёр нэг сайхан өөрийн гэсэн гэр гоё төхөөрч авч байгаамаа гэж. Үнэхээр гоё байгааз. За ингээд 1950 оны дундуур Банзрагч аймгийн урлагийн хорооны төлөөлөгч боллоо гэж. Одоо бүр урлагийн хорооны төлөөлөгч болсон. Дундгов аймгийн бүх сумын соёл, урлаг, музей, гэрэл зургийн салбартай холбоотой бүх ажлыг хариуцдаг хүн болж байгаа. Намсран Банзрагч бол. Олон сонгуульт ажил бас хүлээсэн. Энэ бүхэн түүнд хүнийг таних, амьдралын утга учирыг ойлгох, хорвоогийн жамыг мэтгэх, их сургуулийн дайтай ухаарал харилцсан зайлшгүй. Монголын зохиолч дэвлэлийн 1954 онд Монголын зохиолч дэвлэлд 1954 онд дэлсэж байгаа. 2 жилийн дараа дунд охин Дэдэр маань мэндэлсэн. За тэгээд гэргийн нор банцд нь 1956 онд одоо яг ингэдэг байхгүй нэг аймгийн театрт ажиллаад ингээ хүүхдтэй болоод эргээд ажиллаж ингэж жагаад одоо Монголын бүх ард түмний урлагийн их наадам болдог. Энэ наадам дээр нор банцд анх удаага одоо хотод ирдэг. Тэгээд ирээд бүр алтан медаль хүртэж тэгээд тэндээс ахуулаад эн чин дөнгөж тэгэд наадамд ирснээ. Тэгээд 7 сарын 10 хэдэнд болоод эн чин тоглолт болоод наадмынхаа концертн дээр тоглоод тэгснээ тэр наадамд шалгарсан алтан медалуудыг чи аваад Москвороо явдаг лөө. Энд чинь нөгөө нэг социорнуудын хамтарсан бас нэг том оюутан залуучдын наадам битэрчлээ тэр болдгийг. Тэнд очиод Москвад оролцоод тэгснээ өргөжлүүлээд заяо. Энд чинь нөгөө аймгаас явсан шүү дээ, тэ. Тэгээд одоо нөхөр хоёр охиныгоо ээжтэйгээ хөлдөг явчихж байгаа шүү дээ. Манай Банзрагч болохын ажлыг өгч гэсэн чинь яг энэ нар Банзрагч ингэж авч яваад Москвад очиод тэгснээ дахиад цаашлаад Герман руу дахиж яваад Германаас бүр Хятад руу явдаг. Ингээд бүр гасан цагаас ахуулаад ингэж яваад бүр хэдэн сар явдаг үлээдэг. Тэгэж явж хагаад эргээд ирдэг байхгүй юу? Нор банцдгаа хувьд. Тэгсэн тэр хооронд нь шүү дээ, тэ. Манай нөгөө банцарчгаа минь яасан гэхэлэр хотын айл болж байгаа. Тэгээд эн чих гоёо яваад ингэ сум тасчихсан заяа. Тэгээд цахилгаан холбогддог юм уу яадаг те. Эхнэр нь энд алтан медаль авлаа л гэд дуулсан. Тэгээд тийшээ явлаа л гэд дуулсан байхгүй. Манай хүн чинь ард нь өөрийнхөө одоо энэ том бүх сумдаа хариуцсан. Дундгой аймгийн бүх сумыг хайсан соёл урлагийг хариуцсан ийм хүн ирнээс хажуугаар нь хоёр охиноо ингэн тэгээд нор банцдгын ээж нэрсэн байдаг үл өөрийнх нь ээж нь ч үл ингээд ээжигээ бас ингээд давхар ингэдэг. Тэгээд бас ингээд давхар ажил үлээ болгодог. Ингээд ардталт нь ингээ мундаг байж байгаа байхгүй. Угаасаа нор банцдгын төлөвлөлт гардгийг. Нөхөр нь бүр ингээд цухсгаан гардаг гэрнээсээ бүр хайртаад байдаг байхгүй. Тэгээд 1957 оны намар болж байгаа. Өвлийн төрүүч ирлээ. Эхнэр нор банцдыг Хятадаас ирэхээр нь улсын ардын төв бүжгийн чуулгад ажиллуулахаар болсон гэж байгаа тэр үед. Гэсэн чинь нор банцдыг хотод татан аавна гэсэн яамны шийдвэр гарцсан. Тэгээд ийм сайхан мэдээд болоод хөл газар хөрөхгүй баярлан 11-р сарын дундуур гэр орноо ачаалаад хоёр охин ээжигээ аваад хот руу нүүж ирлээ гэж манай Банзрагч маань. За Банзрагчийн энэ удаагийн зогсоол нь бол утга зохиол, урлаг сонирн байсан. Одоо энд хотод ирээд орох ажиллана. Энэ байгууллагата тасралтгүй 40 гаруй жил ажиллаж томоохон зохиол болох их зам тэгээд утга зохиолын гол төлөөлөгчдийн нэг болж чадах их алтрыг нь авчирсан зам нь эндээс нэгдэж байгаа. За ингээд эхнэр нь ямарчсан театрт ажиллахаар болсон инглээ тэгээд театрын байр гэдэг юм уу нэг өөрөө байр гаргаж өгсөн байгаа байхгүй. Тэрэнд бол амьдрахаар болоод манай Банзрагч ямарч эхнэрийгээ байхгүй нүүгээд ирдсэн. Тэгээд вокзал дээр гэдэг баха. Эхнэр хүүхдүүд нь яасан ч мэдэхгүй нөгөө дөнгөж ингэсэн байгаа ч бас охин төрөө хоёр дахь охин төрөөд удаагүй байхад нор банцдгаа явцсан. Тэгээд өстой бүр хүүхдүүдээ санан исэн чинь
Багцаал дээр нөхөн зогсож идэг хамаатныхын дүүтэн гэдэг. Яасан гэсэн чи хотын айл болсон гэдэг. Бөөм баяа цаашаа нэг аймаг руугаа явна гэж бодчихсон шүү дээ. Ингээд энэ хоёр маань хотын айл болоод эндээ төвхөн чиглэж байгаа байхгүй. Тэгээд банзагчгийн хувьд бас нэг цаана ингээд аймгийн соёл урлаг хариуцж ирсэн энэ хүн учраас те хотод ирээ шууд ажиллана бэлэн. Тэгээд нор банцгийн хувьд гэсэндээ ингээд театрт орох ажил нэгдээд ингээд энэ хоёр маань хотын айл болж эхэлж байгаа юм. За тэгээд намсран банзагчгийн хувьд болохоор энэ сонины сэтгүүлчийн ажлыг хийж эхэлж байгаа. За сонины сэтгүүлч гэдэг бол энэ өрөөсөө бүр цаг наргүй өдөр тутам үздэг. Тэгээд хүнийг бас бүр ингээд одоо зохиолж болох байгаа хүнийг ч гэдэм үү те. Заавал орж гарах нэг дамжлага юм шиг. Тэгээ нөгөө нэг юм ямар ч юу гэдгийг алдаа мадаггүй бичих хэвээр утгын алдаа байхгүй хэвээр. Ерөөсөө л ард түмэн тэр аяараа сонинд гасныг үнэн гэж боддог учраас энэ дээр бүр утга зүүн үгийн одоо юу гэдгийг бүх алдаануудыг гаргаж болохгүй бүр маш өндөө цензуртэй. Үүнд бол өөрөө бүр 40 гаруй жил ажилласан. Тэгээ ёстой бүр нөгөө нэг хумсын төдий те нэг юм сэвч үзүүлж чадхааргүй хэмжээний бүр тим мэрэгжлийн бичдэг болж байгаа байхгүй. Яг нь нөгөө нэг зөвхөн өөрөө бичиж шууд гаргачихгүй л да. Тэр чинь дахиад хянах хилцс гэдэг юм уу тэр редактор гэдэг юм маш олон хүмүүс үүдэг. Энэ хүмүүс нь хянжгаад гаргадаг. Тэгсэн хэрнээс эн чинь олон сэдвэр бичиж штэ. Зөвхөн уран зохиолоор биш байхгүй. Одоо сонины гэдэг маань одоо энд ингээл давсны талаар бичиж байгаа бол энд нуур одоо юу гэдгийг те усан багасчийн талаар энд манай малчин гад ингэж гэх юм бол энд өхрийн өвчин гарлаа гэдэг ч юм ингээ бүх төрлөөр бичдэг. Ингэж хүн бүр асар их хэмжээгээр хөгждөг ийм салбар л та. За тэгээд түүний хувьд бол яг ингэж хэсэг ажиллаад ингээ байжгаад Монголын зохиолчдын эвлэлээс одоо энэ 40 мянга гэдэг баха. Энэ 40 мянгадын анхны энэ байрууд анх баригдаж байгаа байхгүй. Тэгээд хоёрдугаар ээлжинд баригдах гэдэг үл дээ. Хоёрдугаар ээлжинд баригдахад тухайн үеийн Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дараагаар ажиллаж исэн нэг хүн маань Сингэгва гэдэг Сингэгва гэсэн баха. Сингэгва одоо юу яасан гэж байгаа. Тагтаг бичдэг юм билэ. За тэр хүн заа. Тэгээ ямар ч сан энэ хүн зохиолчдын эвлэлийн хорооны дарга байжгаад юу яад юм блэ? Манай зохиолчдод байр өгөх хэрэгтэй байна. Манай зохиолчдын эвлэлийн одоо энэ хорооны гишүүдэд байр өгөх хэрэгтэй байна гэд 10 байр аваад тэр 10 байрных нь нэг нь манай банзагчд оногдоод. За ингээд тэр цагаас хойш манай банзагч гэдэг айл яг те нор банцдгаа. Тэгээд нөгөө хоёр хөөрхөн охин нь ээж тэгэж гэдэг юм уу. Ингээд нийлээд хамтдаа яг хотод өөр ингэсэн юм гал голомтыг те өөр ингэсэн орон сууцтай болоод амьдарч байгаа нэг 40 мянгатын хоёр өрөө байр гэдэг юм байлээ. За тэгээд өөрийнх нь хийж бүтээсэн зүйлүүд нь бол мэдээж уяхан дуу, уран бүжиг, за тэгэл түүнийхэл содон, наран химэх, их говийн зочин, жирийн хүний гайхамшиг, үзэсгэлэнт балатон нуурын хөвөөнд, бэлэн далайн тарайн талбай тэгээд тоолж баршгүй олон нийтлэл, сурвалжлах, тэмдэглэл, найруулгыг сонины хуудаснаас шигтгэн. Одоо энэ нийтлэлүүд нь хүртэл дараагийн нийтлэл эрхэлж байгаа энэ сонинд ажиллаж байгаа хүмүүсийн бүр юм одоо нэг символ гэдэг чинь тий яг энийг харж энээс туршлагадж энэний яаж бичсэн дээр судалбар болгож тий тэгээд бичиж гаргах хэмжээний ийм өндөр түвшний гүйцэтгэлтэй ажлууд нь болж үлдсэн. Энэ хүний бичсэн тэр зүйлсээс дараагийн үеийг бүтэн суулцж байгаа гэсэн үг байхгүй. За сонин дээр гаргаж байгаа нийтлэлний тэр юм нь бол бүр той шүү заяа. Бүр ингээд нээгээд эндээс зүтгэхэд бүр хідэн хуудас явна. За түүнээс гадна өөрийн амжилтандаа өөсөө одорч сагаагүй. Одоо эхнэр нь тэнд мандаал ингээд яваад байгаа. Нөхөр нь энд мандаал ингээд яваад байгаа. Ганц зан гэх юм бол шүү дээ. Энэ хүн 3 охинтой гэдэг байгаа. За 3 охин. Эхнэр, ээж. Ингээд нийтдээ 5 эмэгтэй. 5 эмэгтэй дунд ганцаараа байгаа. Тэгээд энэ хүний хувьд бол маш тийм зөөлөн цаанаасаа маш гоё хүнлэг. Тэгээд эмэгтэй хүний талаар өөрийнх нь бичсэн тэр олон роман, тууж, жүжиг, кино зохиолууд дээр нь эмэгтэй хүний дүр хизээч муу дүрээр гардаг. Тэр болгоно нь одоо энэ эхнэрээсээ те хүүхдүүдээсээ гэдэг юм ээжээсээ гэдэг юм харсан тэр бүх зүйл нь юм шиг байгаа. Тэгээд өөрийнх нь бичсэн тэр олон мянган өгүүлэг туужд юу гэдэг те энэ олон том зохиол киноны бүтээлүүд дунд нь гарч байгаа эмэгтэй хүн болгоны дүр нь маш сайхнаар гардаг. Ингээд 5 эмэгтэй хамтад амьдарч ирсэн энэ гоё. Тэгээ өөрөө маш гоё хүнлэг, маш гоё зөөлөн. Нэг аавштай юм нь шүү дээ те. Үннийг хэлээ. Ямарваа нэгэн ард түмнийг ухуулахад, синхруулахад те яг тэр оюуныг бүрдүүлж байгаа тэр нөгөө нэг уран зохиол те зохиолчд гэдэг юм уу энэ хүмүүсийг одоо ашиглаж судлах хуулгыг хийдэг шүү дээ те тэр юмд автдаггүй байсан. Ямар ч худал зүйлтэй эвлэрдэггүй нэг газар зогсдоггүй. Тэрүүгээрээ одоо манай 20 дугаар зуунд чинь яг тийм шудраг байснаасаа болоод их чөлөө нь хаагдчихсэн, боломж нь хаагдчихсэн. Цааш тааштай ингээ мэрэгжлийн сургуультад сураад байх боломжтой байсан ч гэсэндээ наа чин одоо юуг хилаан үзэгч гэж одоо хин нэгэн олиол оронд нь явцдаг ч гэдэм үү те тиймэрхүү юмуд их байдаг. Намсраа манзагчийн хувьд болохоор яг тэр үнэнтэй байдаг өөрийн гэсэн үнэнтэй
хүн гэдэг ийм сайхан сэтгэлтэй, эргэн тойрноо нар шиг төөндөг, худал гэдэг зүйлтэй, цаагаараа энэ ард түмнийг ингэх гээд байгаа тийм зүйл мөлтэй, тийм зүйлтэй ерөөсөө нэг дор байж чаддаг. Маш хатуу хилждэг. Тийм утгаараа одоо тийм шагнал гэдэг юм уу, гавьяа гэдэг юм уу, тиймэрхүү зүйлд бол нэг дурддагтаагүй. Гэхдээ өөрөө үнэн гэдэг зүйлөө барьж явдаг. Тэрийг нь ард түмэн мэдэрдэг байхгүй юу. За тэгээд хаа байсан 1982 онд л энэ хүний чинь мэргэжлийн зохиолч гэж хүлээмжшүүлж байгаа. Тэгэхэд үн штэ аль хэдийн өөрөө ч даруухан байж та тий өөрөө ч гэсэн даруухан. Тэгэхэд аль хэдийн одоо тэр Монголын ард түмнийг донслогсон зам рамаан. За энэ зам рамаан чинь зөвхөн Монголдо биш шүү. Энд чинь хоошоогоо зөвлөлтөд тэгээд Румын, Чех гэдэг үлүүдээ 3-4 хэл дээр хэвлэгдсэн дэлхийн бүтээл болцсон. Тэгээд энэ зам рамааны чинь дөрөнд нэвтрүүлгийнхэнд хэлж ийснээр те ерөөсө олох гэж энэ тэнд хүн асуудаг. Нэг нэгнээсээ сургалдаг зам байна уу? Зам хаа вэ? Танаа зам байсан уу гэх мэтлэн те. Энэ зам рамааныг ерэн тайсан хүмүүс зөндөө. Зөвхөн зам рамаанаа зогсохгүй. Энд чинь бас өөрөө мундаг бүтээл хэрнээсээ шүү. Хошуу цагаан нутаг зэрэг алдартай 4 рамаан байгаа. Тал нутгийн хавар, мөнх цул, өксүр зам, долоон улиас, намрын шүн намуухан, цэнхэр дурдан алчуу тэргүүтээ 29 тууж байдаг. Хид хідэн жүжиг байгаа. Өдий төдий өгүүлэг төрөвсөн кино зохиолууд байгаа. Энэ олгоныг хийцээд байгаа хүн өөрийгөө хаасан 1982 он гэхтээ өөрийгөө хизээч мэрэгжлийн зохиолч гэж байгаагүй. Харин ард түмэн бол энэ хүн мэрэгжлийн зохиолчтэй. Сургууль сураагүй нь хамаагүй шүү дээ. Энэ хүн мэрэгжлийн зохиолчтэй гэж ард түмэн баталж өгч байгаа байхгүй. За тэгээд цаашдаа бол улам өөрөө 80 дон хүрсэн байгаа ч гэсэндээ манай нэргүн банзарч маань намсраа банзарч маань те улам зүтгэсээр байгаа лавчрын чамбараад өөрөө ч нэг сонин нэтер гэдэг юм чи улам өөргөн чамбар болж байгаа. Амьдралынхаа туршид 8 романыг бичсэн. 40 шахам тууж 160 гаруй өгүүлэг 10 орчим кино жүжигийн зохиол олон шүлэг сэтгүүл зүүн бүтээл бас асар олон байгаа төөрөн бүтээсэн байдаг. Тэгээд энэ цуцалтгүй авьяас бэлэгт одоо ийм хүн гэдгийг өнөөдөр бид харж байгаа байна. За би тэгээ бүтээлүүдийн талаар бүр ярих юм бол хэдүүлээ барахгүй шүү дээ. Тэгээ хүнийх нь хувьд ярих юм байгаа байхгүй. Тэгээд одоо хүнийх нь хувьд түүнийг дурссан хэд хэдэн сайн нөхдүүд байна л да. Тэднийхэн гой дурсамжаас нэг хэдийг хэлж өгье. Түүнийг ийм нандин шооч гэдэг байсан. Хочно. Хүрээ шооч гэдэг байсан. Яагаад гэж байгаа гэхээр бид нар бас одоо нэг юм ойлгох хэрэгтэй. Хүнийг юугаар наригж гин. Хүнийг юугаар хошгинж гин гэдгийг хараад тэр хүн ямар хүн бэ гэдгийг бид нар бол гаднаас нь мэдчих боломжтой байдаг шнэ тий. Ойр зуурхан нэтэрэ ямар ч юм уу эсвэл нэг юм 2 дугаар суугаар ч гэдэм үү тий. Сайхан тэр барилгад эрүүл үзэгдэл гэдэг л дээ. Ер нь бол зүгээр ярьж байгаа сэдвээр юугаар наригж байгаагаас шалтгаалаад түүнийг хэрхэн одоо боловсрсон хүн бэ, хэрхэн мэдгэтэй хүн бэ гэдгийг бид нар мэдэх боломжтой байдаг гэдэг шүү. Тэгээд тэгсэн чинь залуу зохиолчд байна шүү дээ тий. Өөрөө ингээд хүмүүнд доромжлох гэхээс илүүтэйгээр ийм гоё хөнгөн хөөхөн ийм хошгиндаг. Тэгээ хошгинох болохоор ингээд нүдэнд нь ийм хөөх очаасдаг заяа. Тэгээд нэг ийм зөөлхөн дуугаар ингээд хошгиндаг. Тэр нь бүр ингээд маш гоё зөөлөн хайрламар тийм хошгинлуудыг хийдэг байсан гэж. Тэгээд өөрөө ийм хүнээс гадна маш хүнлэг зантай. Одоо бид нар энэ хүмүүсийг яриад байгаа шалтгаан бид нар энэ хүмүүс рүү дөхөх ёстой байхгүй. Чадахгүй махад үлмий дүүн дөхөж явах ёстой байхгүй болно. Залуу зохиолч байсан гинэ. Залуу зохиолч дүүн байсан. Үнэхээр хайр татаад ингээд амьдрал ахын босох гээд ингэж яах. Өөрөө ч амьдрал ахыгаа яаж босгосноо мэдчихэж байгаа шүү дээ энэ хоёр хүн. Тэгсэн чинь Цуслангийн тавилгатай байраа бэлгэлцсэн. Залуу зохиолчтой дүүдээ зүгээр л бэлгэлцсэн. Москвад ингээд бас нэг сурах боломж олцсон байхгүй. Москвад сурч исэн. Тэгсэн чинь шинэхэн гутал авцсан. Тэгээд тэр нь хөлийг холгоод байгаа нэг найз нь байна гинэ. Тэгсэн нөгөө найз нь хөл нь холгоод бүр явж чадхаа болон гутал. За чи наанаа сууж игээд өөрөө гүйж явсаар хагаад нэг хөнгөн хөлд амар тийм шаахаа болж ирээд нөгөө найзтай өмсгөөд тэгээ хоёулаа хамтдаа явж исэн гэж байгаа. Тэр найз нь хийн гэсэн чинь ардын өрн зохиолч Пунцгийн Бадарчгой. Бадарчгой энэ хүнийг хэлж байгаа байхгүй. Намайг ингэхэд ингэсэн. Тэгээд Бадарчгой өөрөө ярьдаг. Дандаа ийдэг ийм энэрэнгүү хүний төлөө гэсэн энэ зүйлийг нь байнга ярьдаг намсраа манзарч. За төрийн шагналд ардын уран зохиолч Дэндийн Пүрв дорж гэж байна те. Энэ хүн тэгэхэд ингэж байгаа. Манай хүн одоо намсраа манзарчийг хэлж штэ. Манай хүн аригч уудаг. Харин тамхиг бол өстой баг болдог байсан. Нөгөө нэг баавар татдаг байсан. Ганс татдаг байсан гэсэн. Банзрагчийн гэрги, хадам ээж, 3 охиных учир өрх ийм өрх учир те. Эднийд эхийн их ийм зөөлөн илгэмслийн ийм айл байсан. Эхийн ирэхэд зөөлөн илгэмслийн айл байсан. Үүнд аван хайлсан, дээрээс нь бас төрөлхийн аяду араншин нийцсэн манай банзагч маань те. Гэртээч тэр, ажил дээрээч тэр над мэд сухалсан нөхдийг бол те. Өсөө үздэггүй. Гэр бүлийн ийм аяду амгалан байдал нь түүнд уран бүтээлийн таатай орчныг бүрдүүлсэнийг зохиолчд мэддэг. Намсрын банзрагчийн хатсанд үл мэдрэг гэрэл харун мушилцаад
ирэхээр л яг сүрхийг хошигндог. Ингийн үгээр хэлэх юм бол хүрээ шооч хүн. Зохиолч хүн заавал байх ёстой энэхүү мушилцал түүний уран бүтээлд бас шингэснийг бид ажиглаж болдог. Хэмээн төрийн шагналд ардын уран зохиолд эндний бүрөвдөж амт нөхрийнхөө хүн чанар, мөн чанарын талаар тов тодорхой өгүүлэн хэлдэг, байнга ч хэлдэг. За мөн заяа. Хүнлэг сэтгэл, энэрэнгүй үзэл банзрагчийн бүх зохиолд нэвт шингэсэн байдаг. Энэ бол зохиолчийн үнэнхүү бод сэтгэл, хүн чанарын илрэл мөн. Тэгээд бодохоор намсраа манзрагч хүнлэг ариун сэтгэлтэй хүн ардынхаа эх орныхоо төлөө зүтгэсээр явж зохиол бүтээлээ хөшөө тусгалаа босгосон орчин үеийн зохиол бүтээлээрээ шүү. Хөшөө тусгалаа босгосон орчин үеийн Монголын утга зохиолын ноён ориглуудын нэг сонгодог зохиолч нэмөн гэж ардын уран захиалч Пунцгийн Бадарчгүй хэлсэн байдаг. За тэгээд түүний одоо бүтээлүүдийг бол бүр ярих юм бол баршгүй. Нөгөө түрүүний хэлжсэн те Орос хэл дээр зам арман ч нэг Орос хэл дээр 2 удаа тэгээд Белорус, Чех, Румын гэсэн хэлүүдээр хэвлэгдсэн байт юм байна шүү. За хань нор банцдын хувьд нөхрийнхэн талаар буюу намсрын банцгийн талаар юу гэсэн юм бэ гэхээр хэдийдээ амжиж тэр олон роман тууж бичсэн бүү мэд гэж. Нор банцд очсон өөрөө маш олон ингээ ажилдаа ингээ явдаг. Ардталт нь гэр бүлээ даагаад үлддэг, үр хүүхдээ ингэдэг. За тэгээд өөрөө энэ утга зохиол, уран зохиолын энэ олон бүтээл Монголын одоо уран зохиолын энэ том сонгодог ноён орлуудын нэг болсон хэрнээсээ яаж энэ хүн амжуулсан юм бэ гэмэж ихнэр нь хүртэл гайхахаар ийм ихэм. За тэгээд төрийн шагналд ардын уран зохиолч Пунцгийн Бадарчгүй бодлохоор банзагч олон таван үггүй. Сонинд ирсэн бичвэрүүдийг үг үсгийн алдаанаас ахуулаад утга санааны хувьчсан зас боловсруулах хагаад заримдаа хуучин сонин бүтнээр нь дэлгэцгсэн суудагсан. Ер нь их ажигламтгай нандин шооч хүнсэн гэж. Бидний мэдих нөгөө нэг номонд дурлж исэн те шүлэг бичижсэн тэр хүүчин өнөөдөр ингэж хүмүүс дурсагдж байгаа. За тэгээд гармаагаа одоо доктор профессор утга зохиолын шүүмжлэгч шинжилгээ ухааны доктор Галбаатар гоо гэх мэтлэн ер нь маш олон хүмүүс дээрээс нь утга зохиолын шүүмжлэгч Орос улбаны улсын Лобанов гэх мэт энэ хүн гэх мэтлэн яг энэ хүний талаар яг энэ хүн 20 дугаар зууны туршид те ер нь зөвхөн Монголын уран зохиол утга зохиолын одоо төрөлд энэ хүн яаж нөлөөсөн бэ? Монголд ч бүр ийм дэлхийн хэмжээний сонгодог бүтээл байж штэ. Битсэн хүн нь энэ байж штэ гэж олон улсын шүүмжлэгчид гэсэндээ үнэлсэн. Ийм байдаг. За би төгсгөлд нь яг уу ингэх гээд байгаа. Зохиолч Банзарч 1980 онд Монголын зохиолчдын эвлийн шагнал, 1987 онд Нацагт орчин нэрмжийн шагнал хүртэж, уг нь түүний дотоодод төдийгүй гадаадад нэр гарсан энэ зам, сүүлчийн буундан роман зэрэг бусад шилдэг бүтээл төрөлийг нь Монголын Монгол улсын соёлын гавь зүтгэлтэнд цолд 3 удаа нэр дэвшүүлсэн юм байна. Одоо эн чинь өөрөө бүр хийсэн бүтээсэн нь монголоороо зогсохгүй дэлхийд тэгээд ардталтаа үр хождоо залуу үедээ гээд бид нар нөгөө өмнөх дугаар дээр ярьжсэн шүү дээ тэр хүний ингээд хийгээд өөрийнх нь төлөө хөдөлмөрсөн биш. Энэ хүн эргүүлээд нийгэмдээ ард түмэндээ үр хождоо юу хийснээр нь энэ шагналууд олгогддог. Гэтэл яг энэ түүний энэ том бүтээлүүд явчаад тэгээд түүний араас одоо энэ Монгол улсын соёлын гавь зүтгэлтэнд цолд 3 удаа нэр дэвшүүлсэн юм байна уулна. Тэгээ нөгөө түрүүний хэлжсэнээр манай хүн чинь бурууд хуц хизээч худалдааны газар зогсдгүй гэдэг чинь тий. Яг иймэрхүү байдал ч гэсэндээ тэгээд тухайн үеийн бас шагнал магнал олгодог хүмүүс мөнд ч юм уу тий. Нэг иймэрхүү бас юм харьцаа байсан юм шиг байна. Тэгээд түүний хариуд 3 удаа соёлын гавь зүтгэлтэнд дэвшүүлсэн чинь эргүүлээд алтан гацуудын хүртээсэн. За тэгээд төрийн сойрхолд мөн 3 таа дэвшүүлсэн. Энэ мундаг бүтээлүүд, энэ бүтээл бүр амь насаараа амьдралаараа хамгаалсан ийм зүйлсүүд байна. Дэлхий хүлээмжч орж байна гэд дахиад ингэсэн чинь хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор эргүүлээ шагаасан байдаг. Тэр цагт шилдэг бүтээл тойрвлаач элдв тотхор мундах биштэй гэж. Тэгээд үнцэрхэг үзэл цухалзуулдаг энэ хүн. Дээрээс нь гэртээ цагаан сар тэмдэглэж ахан дүүс номын садангуудаа золгодог. Гэх мэт шалдар булдар яриа явган хов эргэтэн дарахтны чихэнд хурж саад болсон энүүхэндээ гэдгийг хэлжээ. За тэгээд өөрөө болохоор намсраа банзрагч маань ингэсэн байт юм бэл. Миний уран бүтээд нөлөөлсөн эмэгтэй бол миний хань юм аа. Би ханаасаа зохиол бүтээлийнхээ эмэгтэйчүүдийн зан чанар, дүр төрхийг олон харах шиг болдог. Яагаад ч миний зохиолын эмэгтэй бааtruуд дандаа эерэг дүр байх юм. Энэ бүхнийг төөрөхөд миний ханийн зан чанар нөлөөлсөн болов уу хэмээн намсраа банзрагч өөрөө өгүүлсэн байдаг. За би тэгээ төгсгөлд нэг гоё юм хэлжигээ заяа. За энэ зам гэдэг байгаа энэ том роман гараад бүр Монгол орон даяараа инглээ дэлхийд ингээд хейтөвдүүдээ хэвлэгдлээ. Ингээ байжсэн чинь тухайн үеийн зам тээврийн сайд энэ биш гэж хүн байгаа байхгүй. За ингээ зам гэдэг роман гарсан. Энэ бол Монгол Транс гэдэг байгууллагын одоо бүр үүсэл хөгжлийг ингээд танилцуулж байгаа маш гоё бүтээл. Дөрүүд нь маш амьд гэх мэтлэн ингээд бүр ингээд бүх зохиолч төлөв төсөрч юм чи яах юм бэ. Тэгсэн чинь салбарын сайд нь хүлээж аваад зам гэдэг роман бичсэн болох нь хүлээж авч байгаа байхгүй. Тэгээд одоо баярлалаа илэрхийлээд намсраа банзрагчийг хүндэтгэн
Одоо энэ зам гэдэг романых нь одоо юу болгож тийм те нэг юм бэлэг болгож те барьсан юм нь шүү дээ. Мелаж гэж байгаа шүү. Романыг мелагаад насан туршдаа Монголын бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийн бичиг өгсөн байгаа байхгүй юу? Гэсэн чинь яа манай нөгөө нэг бандарч чи өөр ямар хэлээд те. Тийм даруухан, тийм одоо ийм гоё хүн чинь нэг ч удаа энэ эрхийг ашиглаж үзээгүй гэдэг. Монголын бүх төрлийн тээврийн хэрэгслэр гэдэг байгаа шүү дээ чинь. За ингээд 2003 оны 1 сарын 19-нд 78 наснда бурхан болсон байдаг. Бас нэгэн эвгүй зүйл нь харамсалтай зүйл нь гэх юм бол эхнэр буюу Нор Банцдгийн хувьд болохоор 2002 оны 12 дугаар сарын одоо 21-нд нас болсон байдаг. Тэгэхээр эхнэр нь яг 2002 оны 12 сарын 21-нд нас бараад түүнээс хойш 29 хоногийн дараа Намсран Банцч тухай тэнгэр талсан байдаг байхгүй. Тэгээд ийм ойрхон одоо өнгөрсөн байдаг. Тэгээд амьдралаараа гэр бүлэрээ тэ бидэнд ингэж сайхан гэр бүлийн тэр түүхийг аль аль нь те бүр ингээд нөхөр нь болохоор уран зохиол утга зохиолын салбартаа сонгодог ноён хөлүүдийн нэг болоод эхнэр нь дэлхийд бас өөрийгөө баталсан Монгол улсыг дэлхийд харуулж өгсөн ийм сайхан 20 дугаар зууны улсын одоо уртын дууч те ийм хоёр сайхан хүний талаар ярихад сайхан байлаа. За мэдээж өнөөдрийн нэвтрүүлгийг би нөгөө хэлээдсэн шүү дээ. 3 охинтой гэдэг байгаа шүү дээ. 3 охиных нь хамгийн бага нь Дэлгэрмаа гэдэг. Тэгээд Дэлгэрмаа гэдэг охин нь одоо яг энэ Нор Банцдгай болон те Намсран Банцчгай одоо гэр музейг ингээд хийгээд бүтнээрээ сайхан авч үлдэхээр аавынхаа ээжийнхэн хийж үтээснийг ингээд улам сайхан ингээд өвлүүлэн үлдээхээр дээрэс нь өөрийнхөө үр хүүхэд ач зээнэр гэсэндээ те энэ зүйлийнхэн талаар ойлгож хүрэхээр гэр музейг ингээд хариуцаад явдаг сан байдаг. Тэгээд тэр сангийн хамт олон маань бас мэдээж хэрэгтэй материал, зураг хөрөг бүх юмар маань бид бүхэн тусалсан байгаа юм шүү. Талархлаа илэрхийлье. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа. Үнэхээр сайхан түүх сонслоо гэнэ шүү. Ястаа маш их баярлалаа. Олон юм ярмааргүй байна. За Адр Андрын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар инхүү өндөрлж байна. Өнөөдрийн дугаарыг өдөр бүр хөгжлийн замаар халахцгаа юуратай өндөр сэнти трейд компани бэнтэтгэлээ. Нэвтрүүлгийг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 столгоны од мөндөр радиогоор хүрлээ. За ханашаа дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.